Урд мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж болон энгийн бөгөөд төгс Японы алдарт Рото брендийн Хадалабо ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хослогоор та бүхэндээ хүрдэгэ. За студид шатар сонирхогч, шатрын стример Аги хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдөр Бобби Фишер, Мигель Надерф нарын 1962 онд Варна Чес Олимпиадад одоо Болгарын за энд болсон гайхалтай өргийн талаар ярилцах болно. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За тэгээд нийт одоо үзэгчтэй шатрын фэнүүдтэй энэ хүү одоо бичлэгийг үзэх өдрийн энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид хоёрлогоо та бүхэнд бол маш гоё өргийг одоо бэлдсэн байгаа. Тиймээс та бүхэн бас өргөө бүгдээрээ шимтэн үзээрэй гэж та бүхэнд хэлье. За тэг юуны төрөнд болохоор уламжлалт ёсоор Урнагийнхаа бэлдсэн мэдээлэлээр эхлэе. За 1962 он гэхлээр одоо нөгөө хүүтэндээ нэг оргилдоо байсан үе байгаа. Тэгээ зөвлөлт холбоот улсын багийн энэ шатартай бас ноёрхож байсан цаг үе. За Америкийн нэгдсэн улсаас бол одоо ганц хүчтэй зэвсэг байсан Фишер байсан. Тэгээ Аргентин болон барууны ертөнцийн ойр гэхдээ яг бие даасан юм шатрын соёлтой ийм цаг үе байж. За энэ бол ганц өрг биш үе үеийн мөргөлдөөний түүхийг өнөөдөр ярина гэж хэлж болно. За 1962 оны самбар дээр шатар тоглоогүй одоо түүх тоглосон гэж бас хэлж болно. За Бобби Фишерийн талаар бол өмнө нэвтрүүлэлт орж ирсэн бас ярилцж байсан. За энэ тоглолтын үеэр 19 настай маш цэл золоохон залуу байжээ. За хүүхэд наснаасаа шатрын төлөө амьдэрсэн. За сургууль нийгмийн амьдралаас баг зэрэг юм тусгаар ийм хүн байсан. За төгс тоглолтод хит автсан юм алдааг уучлалтгүй өөрийнх нь ч зан характер айгүй юм шудраг шулуун байдаг. Тэгээд өөртөө болон өрсөлдөгчдөө асар өндөр шаардлагыг тавьдаг гэсэн байна. За аюул сонирхлын хувьд бол шатар дээр юм гайхамшигтай ой санамжтай одоо юм гүн судалгаатай нэмэх нь хэл шинжилэлд бас их сонирхолтой хүн байсан юм байна. Орос, Герман экссурвалжаар бол шууд мэдээллийг авч чаддаг. За хожимоо бол улс төр шашны хэд туйлшралд орсон карьерийнх нь харс өдөр болсон гэж бичигдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ганчаарчлсан суперод багийн тоглолтын ч гэсэн өөрийн замаар байсан гэж орлож ирсэн. За зөвлөлт холбоот улсын ноёрхлыг ганцаараа сөрсөн одоо юм бэлэг тэмдэг байсан гэдгээр бас одоо маш чухал дүр байгаад байна. За Мигель Надерф за энэ хүний хувьд бол шатрын онлын суу тухаантан одоо яг биш ч гэсэн харин дайнаас ингэж амьд үлдсэн эх оронгүй болсон амьдралаа шинээр босгосон одоо бас нэг юм хувь хүнийх нь амьдралын түүх гэвэл нэг юм байна. 1910 онд Польшийн Варшав хотод еврей гэр бүл төрсөн. За багаасаа математик, логик сэтгэлээ их өндөр, шатар бол түүний одоо юм хорогдох дотоод хорогдох байр гэж хэлж болно. За залуу наснда Польшийн шилдэг шатарчдын нэг болсон. За дэлхийн 2 дугаар дайн бол амьдралыг нь өөрчилсөн мөч байсан. 1939 онд Надерф Аргентинд болсон шатрын тэмцээнд оролцохоор Европоос гарсан. За тэр үед дэлхийн 2 дугаар дайн эхэлж Европ руу буцаж чадалгүй тэндээ гацсан байдаг. За нэг маш гашуун түүхийг одоо түүний гашуун түүх гэх юм бол ээж нь, эхнэр нь, дүүнэр нь ойрын төрөл садан одоо бүгд нацистийн Холокостод амь үргэцсэн одоо ийм гонигч явдал болж исэн юм байна. Тэгээд Надерф хэлэхдээ бид тэднийг хизээч ингэж дахин одоо хараагүй энэ үйл явдал бол одоо түүний сэтгэлд гүн шарах үлдээсэн одоо бүх хайртай хүмүүсээ алдсан ийм үйл явдал болжээ дайны харс өдөр гэж. За дайны дараа Аргентинаас урьсаж тус улсын иргэн болсон Испани хэлтэй за өөрийгөө шинэ эх оронд тохируулсан гэж хэлж болно. Аргентинд шатрын сургууль, олон нийтэд зориулсан лекц, за симултанеус тоглолтууд хийж одоо шатрын соёлыг ингэж таниулж түгээж байсан гэж байна. За өөрөө бол их нээлттэй, яриасыг хошин мэдрэмжтэй, хүний одоо зан чанарыг уншдаг гэхүү. За олонний өмнө тоглох, олонний дунд ингэж ярих дуртай юм хүн байсан. За шатар бол түүний амьдралын бас утга учир гэж хэлдэг. За нэмэх төвч одоо самбарт нүд одоо blind шатар гэдэг нөгөө самбар дээр олон зэрэг шатар тоглодог юу хэлдэг юм шиг байна тий. Тэр нь болохоор юу аахгүй нэг шатрын хөлгөө харахгүйгээр тоглох хэлж байгаа. Тэг харахгүйгээр одоо ч зүгээр юуг хэлээд нүүдлээ хэлээд цаашаа морев 3 гингүүд артталт нь хүн болохоор морев 3-ын нөөж ахна шүү дээ тий. Тийм аюулт толгойн хэрэг blindfold гэж хэлдэг. За тэгээд одоо түүний одоо шатар бол уу гашууга мартах, өөрийгөө батлах, амьд үлдснийхээ утгыг олох юм арга нь байсан гэж хэлдэг. Тэгээд би шатар тоглож ивэл би амьд байна. Ялах нь чухал биш, тоглох, бодох, амьдрах нь чухал гэж хэлсэн байдаг юм байна. За баярлалаа Урна. Маш сайн мэдээлэл байна. За
Найдорф гэж хүнийг бол манай шатын ертөнцийнхэн шатын сонирхогчд бол маш сайн мэднэ. За энэ хүний бас одоо яг өөрийнх нь зохиосон тийм хувилбар бас байдаг хана шүү дээ тий. Яг тэр хувилбарын зүгээр нэг хувилбар биш. Маш алдартай үе үеийн тийм одоо их маструудын далайлагч тоглогч нарын сонгож тоглодог байсан тийм одоо хувилбар байдаг байхгүй. Найдорф гэдэг. Өнөөдөр бүгдээ бас харна өргө дээр хар талаас л Найдорф байгаа. Цагаан талаас манай Фишерман байгаа. Тэгээд яг хар талаас Найдорф яг өөрийнхөө хувилбараар тоглож байгаа тий. Тийм одоо өрг байгаамаа гэсэн. Маш сонирхолтой тийм өрг байна. За тийм одоо тийм одоо агуу тийм одоо леженд те Найдорфын үргийг бас өнөөдөр бас Фишер хоёрын тогс үргийг өнөөдөр тайлбарлах боломж олцсондоо бол маш их баяртай байгаа. За энэхүү одоо 1962 оны Варнагийн олимпиад гэдэг бол бас маш их алдартай манай Монгол улсын баг ус орсон энэ олимпиадад тийм одоо тэмцээн байгаамаа. За нийт тийм одоо 200 орчим тийм одоо өрг тоглогдсон байдаг. За манай Монгол улсаас одоо нэлээд хэдэн одоо маструуд бол орсон байдаг юм байна. Би та бүхэндээ бас нэг товчхон уншаад өгье. За манай тэмээд Мягмар Сурангүй, Чалхаа Сурангүй, Цагаангой, Намжилгой, Мөөмөгой гэх мэтчлэн те манай одоо Монгол улсын маструуд ингэж орж тоглосон тийм өргөд юм аа гэсэн үг. За тэгээд ямарсан энэ тэмцээнд бол тийм одоо зөвлөлт бод улсын баг бол илт тавмгай маш хүчтэй байж энэ тэмцээнд бол одоо ялсан байдаг. Тийм байгаад байгаамаа. За тэг өнөөдөр тийм одоо Фишерийнхээ бас одоо үргийг тайлбарлах чадаас маш их баяртай байна. Тэгээд өнөөдрийн үргээ та бүхэн маань тэгээ шимтэн үзээрэй. Маш гоё үрг байгаа. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулаад үргэлжлүүлье. Өдөр бүр шин Түлээж үгийн хамт олон маань шинэ жилийн бэлүүний урьдчилсан онлайн захиалга эхэлсэн байна. Тэгээд шинэ жилийн баяр гэдэг бол юм гоё тэ бэлуу ширээн дээр байх. За, бэлуунда бас бэлуу гэдэг чинь одоо хүүхдүүд хараад баярлдаг тэ хүүхд гэлтгүй ер нь томчууд хараад ч гэсэн ингээд баярын гоё ширээний уур амьсгалыг бүрдүүлдэг ийм чухал зүйл байдаг юм байна. Яг үнэ. За Түлээжүр бол дэлхийд алдартай энэ бэкери Монгол улсад 2016 оноос хойш жил бүр шинэ жил зул сарын баярыг онцгой амт тансаг хийц бүхий бэлүүнүүдаараа чимж ирсэн. За 2022 оноос эхлэн уламжлал болгон хэрэгжүүлж буй шинэ жилийн бэлүүний урьдчилсан онлайн захиалга энэ жил Holiday Dream сэдвийн дор аль бие усаар эхэлж байна. Тэгээ 2025 оны онцгой гинтийн бэлэг юу вэ гэхээр энэ жилийн хамгийн их хүсэн хүлээсэн сюрприз бол дэлхийд даяар хайрлагдсан энэ Санрогийн 5 гол дүртэй тусгай загварын бэлуунууд юм аа. Эднэр бол өстэй үнэхээр хөөрхөн юм бэлээ. Тэгээ хүүхдүүдийн хамгийн дуртай нөгөө гол баатрууд нь бэлүү болоод ирчихээр тэгээд нөгөө Солонгостой ч гэсэн яг энэ нөгөө хэв загвараараа ингээд зарагдчихж байгаа. Тэгээд одоо ийм 5 төрлийн бэлүү байгаа даамаа. Тэгээд хүүхэд томчуудыг хэнийг ч баярлуулах төг сонголт байх болно. За юунд бол Hello Kitty Holiday Tree Cake, за Cinnamon Roll Dream Ball Cake, за My Melody Sweet Berry Cake, Pom Pom Purine Pudding Dream Cake, за Kuromi Choco Berry Cake гэд хүүхэд бүрийн дуртай төрүүдийг баярын өргөмөц дизайн, зөөлөн кекс, тансаг кремтэй хослуулснараа шинэ жилийн ширээний хамгийн баяр хөөртэй сонголт болно гэсэн байна. За одоо жишээлбэл энэ Kuromi-гийн фенүүдэд зориулсан чиглэг шоколадны кексийг өтгөн одоо куки өргөмгийг баяжуулан Kuromi-гийн уралсан шоколадны ертөнц бэлүү гэд дотроо одоо тий шоколадтай, сүүтэй гэд өөр өөр юм сонголтуудтай байгаад байгаа. Тэгээд та бүхэн маань сайт руу норж хараад TLG цэгийн рүү хараад одоо дуртай кремээ 12 дугаар сарын 15-наас 25-ны хүртэл одоо захиалах ийм боломжтой юм байлээ. Тэгээд хүүхдүүд гэлтгүй одоо эдний нэг үндсэн гой кюн кремүүд гүзээлцгэнтэй, шоколадтай, чизкектэй гэдэг одоо бас маш олон төрлийн сонголтууд байгаа. Өнөөдөр танилцуулж байгаа нь энэ хүүхдүүдийн хөөрхөн дуртай дөрүүдийг танилцуулсан юм аа. Тэгэхээр хэрвээ та бас захиалга хийж амжаагүй байх юм бол өөрт байрлах Түлээж үгийн салбараа сонголтоо хийгээд 24-ний одоо өдөр салбар дээр очиод ингэж үйлчлүүлэх бас боломжтой байлээ. Тэгээ шинэ жилийн бүх бэлүү бүх салбаруудаар борлуулагдж байгаа. Тэгээ захиалга одоо очихоор нэг ойчрлох гэдэг нэг асуудал байдаг. Тортондоо явуулаа гэдээ бас нэлээд удаан алга болдог тий. За тэгэхээр ингээд захиалга та бүхэн маань TLG цэгийн сайтаар ороод хийгээрэй. Тэгээ тухтай харж үзээд орцуудыг хараад тий. За холбогдох хүчний дугаар нь 75 75 75 10 гэсэн байна. За ингээд Түлээж үгийнхаа хамт олонд бидний одоо шинэ жилийн баярыг илүү гоё амттай болгодог, өнгөлөг болгодог танай хамт олонд их баярлалаа. За маш их баярлалаа Түлээж үгийн хамт олондоо. Маш гоё амттай тийм одоо бэлуутай шүү дээ тий. Тэгээ сая урнаг ярьж байгаа үед бүр тийм арааны чус тийм асгараал сонсч байлаа. Одоо яг 12 сарын одоо
31 төгөөд бол энэ бэлэн олдгоо байждаг. Тиймээс бүгдээрээ бас онлайн захиалга өгөх дахиад 2 хоног байгаа юм байна шүү дээ, тий. За тэгээс бүгдээрээ захиалгаас өгөөд бэлгоо захиалаарай. За тэгээ бүгдээрээ өргөт орцгоё тийм ээ. За энэ өргөний болохоор нэр болохоор бэлэг солилцоо гэсэн нэртэй байгаамаа. За тэгээ бэлгийч одоо бид нар бол баяр ёслолоор цагаан сараар ч юм уу те би биендээ ингээд солилцдог шүү дээ те. Тэгвэл шатрын хөлөдрөөс ингээд бэлэг солилцож болдог байна. Тэгээ тэрний яг юу гэлээд байгаа бүгд бас одоо харцгаая те. Яаж нэгэндээ тэг бэлэг солилцсон юм бэ гэх те. За Меган Хайдаров бол одоо Бобби Фишерээс бол хамаагүй ах хүн байгаа. За тэгээд тухайн үед Бобби Фишертэй бол маш гоё тийм одоо найрсаг тоглосон гэсэн үг те. За тэгвэл мэдээ Фишер бол мэдээж юм одоо арай л хүчтэй тийм тоглогч л доо. Тэгээ энэ одоо өргөдөр бол бэлэг солилцоонууд бол ингээд маш их одоо явагдсан байгаа юм. Ерөнхийдөө нэг санаа хэлэхэд бол бэлэг солилцно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ингээд нэгэндээ шугам өгөх, тэгээ нэгэндээ хүү зүгээр сул өгөх ч юм уу те ингээд бэлэг өгöd байгаа хөх те. Нөгөө бэлгийнээс тийм одоо авах уу юу байна, авахгүй юу байна. Тэгээс гоё ингээд тийм одоо тоглож байгаа тийм өрг байгаад байгаа маа гэсэн үг шүү. За энэ өрг манаас тийм одоо юугаараа онцгой юм бэ гэхээр тактик юм бол маш өндөр тийм одоо тоглолт болсон байгаа мэдээж. За тэгээд хоёр тал болохоор би биендээ найр тавьж хүү өгж те шугам богж тоглож байгаа ч гэсэн цаагаараа бол маш хүчтэй өрсөлдөөн тулаан болж байгаа тийм л өрг юм а гэсэн үг шүү. За тэгээд бүгд өргөлөөгөө оръё. За цагаан талаас болохоор алдарт Бобби Фишер маань бол тоглож байгаа маа. За тэгээд маш удаан хөдөө хүлээсний эцэст бол одоо Е4 өргийг бүгд өнөөдөр харах нэ. За Монголд ер нь Фишер Е4 өргийг болохоор Фишер болон мөнгөнд бол хоёр тоглоно доо. Манай Монголоос мөнгөнд бол дэлхийд бол Фишер байгаа тий. За Е4 өрөө тоглоцсон байгаамаа. За би эндээ бас яг хувь нэгэн зүгээс бол маш их баяртай байгаа. За Е4-ийг харна гэдэг нь сайхан байна. За тэгээ нөгөө тал нь болохоор Е4 эсрэг болохоор C5 тоглосон байгаа манайхаа. Сицил гараа. Сицил гэж одоо Италийн нэг тийм мож байдаг шүү дээ тий. Тийм гараа гэсэн үг. Е4 C5 гэсэн тийм үйлбэр байна. За энэ үйллийн одоо хамгийн гол зорилго нь энэ хүүг угшаа нүхээс л сэргийлж байна гэсэн үг шүү дээ. Энэ хүүгээр угшаа нүгүүд ирчих юм биш ийднэ гэсэн үг тий. За ийм одоо зорилгоор нүгдэж байгаа бас нүүдэл байна. За тэгээд одоо яг шатрын тоглолтын гарааны үндсэн зарчим тий. Хөлийн гол дугаа энэ одоо бодлуудыг одоо эзлэхийн төлөө бол тий. Хоёр тал бол ингээд тулдж байдаг гэсэн үг. За тэгээ энэ яг тийм одоо үндсэн тийм онл байгаа юм. За дөнгөж болохоор морь F3-ууд орж байгаа. За морь мэдээж энэ буудлуудыг болоод ингээд хянж бол орж иж байна гэсэн үг те. Тэгвэл нөгөө талд болохоор бирсний уртлын хөвгөө нэтвэлэх нэ. D6. За яг ийм одоо бүтц бол явдаг. Ингэсэн бүтц те. За дөнгөж болохоор одоо бирсний уртлын хөвгөө ойрлох цагаан талаас D4. За одоо ингэх юм бол энэ дээр бол ер нь бол их хвчлэн бол иддэг. Яг онл нь бол иддэг онолтой байгаа. Идэхгүй бол харин эсрэгээр муу байдаг. Жишээ нь энийг ингээд идэхгүйгээр одоо өөр нэг нүүдэл хийл та. За одоо ямар ч нүүдэл хийдэг юм те. За нэг одоо хар тал нүүн те. За инглээ хар тал одоо идэх гэдэг чинь идэхгүй нэг ингээд нүгэх юм бол ингээд ичдэг байхгүй. Тэгээ одоо энэ хүүг нь одоо идэх хэцүү, идэхгүй байх хэцүү. За ингээд идчих юм ушуу сольчихно бирсээ. За ингээд бол одоо жишээ нь хар тал нь муудаа, цагаан тал нь бол сайжраа явчихдаг гэсэн үг. За тиймээс одоо энэ дээр бол яг ингээд нүгт нь болоод идэхээс өөр аргагүй хар тал нь ингээд иддэг байна. За тэнгууд одоо энийг яах вэ? Мороор идэн те. Бирсээр бол идэхгүй штэ. Ер нь одоо манай хүүхд багчууд, залуучууд ер нь мэдж байгаа те. Бирс маань ингээ байж л идэг. Хаана байдаг вэ гэхэд ноёныхаа хажууд ер нь голдуу байж идэг. Ноёноо хамгаалаа байж идэг гэсэн үг те. Тэгээ шатарт бол тийм одоо хатан бол их хүчтэй байгаад штэ. Ер нь хатан хаттууд бол маш хүчтэй ер нь байдаг. Тэнтэй адилхан хатан бол ноёноо хамгаалаад ингээд хажууд нь зогсож идэг гэсэн үг. Игвчлэн бол одоо өөрийнхөө төр хөлөгт баатруудаар бол тоглодог штэ. За морь бол нэг хөлөгт баатар юм бол нэг байгаа. Морь бол иднэ гэсэн үг. Би болохоор одоо бирсийнхээ тэр хүчтэй ямиг ингээд зүгээр ойлгож яхаар ингээд хүчийг ашиглах гэдэг бол бас буруу тактик болж таарч. Тий, ер нь бол тийм гэсэн үг тий. Бирс ингээд хамгийн түрүүнд ч юм уу нэлээд тоглолтын ихэнх үед ингээд гад ирэх юм бол нөгөө талын хөлөгт баатрууд бирс рүү ингээд давтлаад байдаг. Хэрвээ тэгээ бирсээ алдчих юм бол тэгэл дуусна шүү дээ. Маш хэцүү болон тоглоход. Одоо ингээд бирс ишээ гад ирсэн бол морь ишээ гарч ийн шууд. Тэгээ энэ морь биш бирсгээ үүсэх юм бол морь ингээд давтлаад байна гэсэн. Тэгээ бирс нь нүгээс харахгүй. Болоод ингээд нөгөө тоглолтын ээлж мэлж алдаад байдаг байхгүй юу. Тиймээс ирэхэд бирс бол ингээд ноёныхаа хажууд ингээд байж ах нь бол хамгийн зүг байдаг гэсэн. Хаан хата хоёр ингээд юм одоо ордондоо л байж ах хэрэгтэй гэсэн үг те. Хараад байж гэсэн үг те. Тийм маягаар. За ингээд нөөсөн байгаа тохиолдолд одоо энэ хүү бол ер нь сулралтай байдаг. Е4 хүү. Тэр хүрээ нь бол давталж орж иддэг байгаа. Морь F6 гэж хүрээ давтална. За мэдээж юм одоо хүүгээ хамгаалж таарна. Хамгийн зөв хамгаалт бол морь гаргаж ирээд ингэж морь C3 гэж хүүгээ хамгаалдаг байгаа. Окей. За морь тэмээ хоёрын морины эхлээд ерөнхийдөө гардаг. Тоглолтын үед гараан дээр бол ийм одоо
зарчимтай. Аль болох морь тэмээний морниклээ гарна гэсэн үг шүү. За ингээд нүүнгүүд болохоор нөгөө тал нь А6 гэж нүүдэг. За энэ хувилбар болохоор алдарт Найдорфын хувилбар байгаад байгаамаа гэсэн үг. За энэ хүү бол зүгээр нэг А6 гэсэн нэгэн нүүдэл хэрнээ маш олон бодны хөлийг хааж яддаг. За энэ хоёр одоо морины хөлийг бол ингээд ийшээ буухаас нь хаацсан байгаа шүү дээ, тий. Нүчдэхгүй. Бас энэ юу вэ? Тэмээг хаасан байна. Тэмээний хөлийг хаацсан. Тий. Нэгэн хүү болохоор энэ одоо 3 бодны хөлийг хаачиж байгаа байхгүй. Энэ бол маш сайн нүүдэл гэсэн үг. Тэгээ энэ нүүдлэр тий одоо хар талааслах юм бол энэ Найдорфын хувилбар бол Фишер бол бүр ингээд мэдээ хожуу бол маш их тийм сонгож тоглодог байсан байгаа юм. За бидний одоо сайн мэддэг тий алдарт одоо Гарик Спаров бол яг Найдорфор тоглодог байсан ардлаас. Найдорфыг бүрэн гүйцэд эзэмссэн. Бүх хувилбар, бүх санаануудыг ингээд эзэмссэн. Найдорфор тоглож мянган хожлыг бол авч ирсэн байдаг. Манай Гарик Спаров бол. Тэгэхээр энэ бол нөхөр сайн хувилбар ахна шүү дээ тий. Яг ингэж тоглодог байна. За тиймээс ч гэсэн манай хүүд багчудаас энэ хувилбарыг бас сурч авах бол маш хэрэгтэй байдаг. Одоо ерөөдөө хар талаас бол нөх сонголтууд зөндөө байгаа л та. Яаж нүүж болно? Энэ хүүгээ шууд ингээ хоёр нүүсэн ч болно те. Морио ингээ гаргасан ч болно. Ингээ олон сонголттой байдаг. Нэг бол энэ хүүгээ нүүсэн ч болно. Энэ хүү ингээ нүүх юм бол энэ болохоор луугийн хувилбар гэж бол явдаг байгаа. За тэгээ болохоор Найдорф бол зүгээр нэг юм энгийн нүүдэл байдаг. Тэгсээр энэ бодлыг хамгаалж яадаг. Энэ бодол маш энзэг бодол. Энэ бодол дээр буугаад ирэх юм бол ер нь маш эвгүй болчдөг гэсэн үг. За ингээ нүүлээ. За энэ дээр болохоор Фишер болохоор нэг тийм арай нэг өөр тухайн үед хүмүүсийн нэг сонгож тоглодгоо байсан өөрмөс нэг одоо хувилбарыг сонгож тоглосон байгаа нь H3 юм аа гэж байгаа юм. За H3 нөөсөн. За мэдээж нөгөө тал нь бол энэ дээр бол баг зэрэг тийм одоо шоконд орсон байх гэж бодож байна. За уг нь бол хамгийн одоо түгээмэл би хувилбаруудыг бас та бүхэндээ харуулъя. Ихэвчлэн бол ингэж тоглодог. Харын тимээг E3 дээр тавьж тоглодог юм хувилбар бол байна. Ингэж тоглодог хувилбар байна. Харын тимээгээр морин дээр нь тавьж те тоглодог хувилбар байна. Зүгээр ингэж тоглодог хувилбар байна. Тэ. За нэг бол Фишерийн бас маш ашигладаг байсан хувилбар буюу цагаан тимээгээ C4 дээр тавьж тоглох хувилбар байна. Ийм олон хувилбар байдаг хгүй. Эдгээр болохоор хамгийн түгээмэл хувилбар гэсэн үг. Тэгвэл ер нь бол би ингэж шатрыг 10-аад жил тоглож байхдаа бол энэ хувилбарыг бол баг харж байгаагүй. Тэгээ Фишер тухайн үед ингэж тоглосон байна шүү дээ. Харин тийм ноёныхоо нөгөө кастлыг өвдөж байгаа юм шиг харагдаад байна л та. За яг энэ нүүдлийн уг нь бол тиймэрхүү маягтай. Тэгээ энэ нүүдлийн гол зорилго бол яг одоо энэ бодлыг одоо хинж байгаа л гэсэн санаа юм шиг байгаа. Ингэж тоглосон байгаамаа. За тэгэхээр энэ бол их тийм одоо шатрын онолтой бол байгаа. За би та бүхэндээ хамгийн үндсэн нэг хувилбарыг харуулъя. Ингэж нөөдөх хувилбарыг харуулъя. Ингэж нөөж байгаа тохиолдолд нөгөө талын бас хамгийн хийгдэг нүүдэл нь энэ хүүгээ хоёрдгээд E5 гэдэг. За морилоо хатгаж байна. За морь ийшээ босгоос л өдөр ийшээ ингэж босч өгдөг. Тэгээ сүүл дээр ингээд маневрлаад ингэж ордог ч юм хувилбар явна гэсэн үг. Дөнгөж болохоор дараа нь ингэж орж ирнэ. Цагаан тэмээгээ E6 дээр. Энэ C8 дээр байгаа цагаан тэмээг бол ихвчлэн бол E6 гэсэн болтор бол орж ирдэг байх нэ гэсэн үг. Энэ одоо тэмээний хувьд хамгийн идэвхтэй одоо шин одоо байрлал гэсэн үг. Маш идэвхтэй багс тээ. Ингээд ерөнхийдөө хар тэмээ, цагаан тэмээнүүд бол шугамтай байх юм бол маш идэвхтэй. Энэ хар тэмээ бол маш идэвхгүй шүү дээ. Энд бол нэг л нүүдлөө тий. Энд бол маш олон нүүдэлтэй. За түнгүүд одоо ингэж орж иж болно. Бирс D2. За түнгүүд нөгөө тал нь харын тэмээгээ ядл одоо тавьж болно. За одоо энэний гол зорилго маань мэдээ сэлгээ хийхэд бол ингэж нүүж байгаа гэсэн үг тий. За тэг энэ хүү бас жоохон сул байгаад байдаг учраас энэ дээр болохоор F3 нүүж болдог. За түнгүүд нөгөө тал нь сэлгээ хийлээ. За тэнгүүд одоо энэ дээр яадаг вэхээр уртын сэлгээ авчдаг шууд. Ингэж явдаг. Одоо энэ хүү ингэж нүүцэн учраас одоо энийг холдуулаад ийшээ нүүх нь жоохон сонин. Яг тэр ноёны уртлын хамгаалтны бүтц ингэж сарницсан байгаа учраас ийшээ сэлгэдэг гэсэн үг. За яг одоо эндээс тийм одоо гал гарна. Хоёр тал бол тий хоёр тишгээ хоёр өөр зүг сэлгээсэн байгаа учраас гал гардаг байгаа. За цагаан тал болохоор ноёны зүгүүрээр бол довтлон шууд ингээд довтлоод явна. Хар тал болохоор бисэн зүгүүрээр довтлон гэсэн үг тий. За тэгээ иймэрхүү одоо хүчтэй хувилбар ингэж явдаг. За тэгээ магадгүй ингэж орж болно. Морь бид идлээ. Түнгүй шууд ингээд нүгэд эхлэн хөгөөд нүгэд уушин нүгэд. Тэгвэл энэ бас адилхан B5-г нүгэд гэнэ. За G5 B4 гээд ингэ явна. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр ихвчлэн бол морио ингэж холдуулж тоглодог. Морио 2. За морио хатгаад шүү дээ. Хатахгүй бас нүү гэх юм бол энэ дээр энэ морио гэдэж болж байна те. Морио гэх юм бол энэ хүү идлээ. Ноён бирс одоо хөдөлгөөсөөр аргагүй болчдөг гэсэн үг. За бирс одоо хаашаач нүүж болно. За энэ хүүг ингэ идлээгээ бодох юм бол энэ дараа бол энэ хүүг
морид ичдэг гэсэн үг. Хар тал бол тоглоход ямар ч асуудалгүй тийм байдлал үүсэж байгаа гэсэн үг. Нөгөө талаар энэ одоо хар тал руу товтлдог одоо энд байдаг хүү маань байхгүй болчихсон. Тийм байгааз. Энэ хүү явж ээж араас нь энэ хүү яваад ингэж дэшээ товтлно гэсэн үг. Байхгүй бол хар тал бол харин илүү тийм сайхан тоглоно. Ямар ч айхайцгүй тоглоно гэсэн үг. Нөгөө талаа энэ хүү нөөж болохгүй, энэ хүү нөхөмөл морийг нэгдэж гээд байдаг те. Тэрхүү байдал үүсдэг байна гэсэн үг. За тэгээ би та бүхэнд бол хамгийн үнцэн тоглогддог бас нэг хувилбарыг харууллаа. За тэгээд өргөдөр болохоор яаж нүсэн бэ гэхээр H3 тоолжээ. За H3 тоолонгууд нөгөө тал нь энэ хүүгээ бол хоёулаа нөгөөд орчиж байгаа. B5. За ихэвчлэн бол энэ дээр болохоор B5 тоглодоггүй ингэж тоглодог. E5 гэж. За тэгээд саяны маягийн хувилбар явна. Инглээ. Цагаан тэмээ гарч ирлээ. Харын тэмээ E3 дээр гарч ирлээ. Харын тэмээ E7. Тэгээ энэ дээр нэг одоо өрмөц төлөлт яг одоо энэ дээр тийм юу гарч ирдэг. Бирс гарч ирдэг. Бирс F3 гарч ирлээ. За мор BD7. Тэнгүүчүүд G4. За тэнгүүд нөгөө тал нь одоо энэ хүү ахаад нүх гэдэг байгаа учраас H6 нүлээ. Тэнгүүчүүд уртын сэлгээ. Тэнгүүд болохоор ингэж нүүж болно. Rook C8. Тэнгүүд мор D5. Тэгээ идлээ ч юм уу. Ийм хөө маягийн ингээд комбинац бол хувилбар бол ингээд явж болно гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцъя. За тэгээ ингэж нүсэн B5. За одоо энэ хүний одоо гол зорилго бол ойлгомжтой. Дахиж нүх гэж байна те. Дахиж нөгөөд морило атгах гэж байна. За энэ дээр бол жишээ нь одоо нэг бол одоо А3 нүж болж байна те. Тэр нэг маягаар тоглоно. Fisher болохоор одоо энэ дээр хамгийн ихний юм одоо бэлгээ айлд өгсөн байгаа. За ямар бэлэг өгсөн бэхэ мор ийш орж ирсэн байна. Тэгснээр энэ хүүг одоо сул өгч байна. За миний хүүг идээч ээ гэд. За урнаа байсан бол энэ хүүг идэх үү? Идчихмээр л юм. За тэнтэй ирэхэд энэ хүн гэдэг идчихмээр харагдаж байгаас те. За тэгсэн чинь болохоор 80 доор болохоор идээгүй байна. Цагаан тэмээгээ B7 дээр тавьсан байна. За идчихэж бас болно шүү дээ те. Ингээ идчих юм бол бас ямар хувилбар гэхэд хандаад харуулъя. Хэрэг ингэж одоо идсэн тохиолдолд бирс ингэж гарч ирдэг. Бирс F3. За шууд нөгөө юм бодоо морилууд авталж байна те. За морь холдохоос харахгүй. За хамгийн зөв холдолт нь энэ C5 дээр ингэж холдох хэрэгтэй байдаг. За хэрэг морь хойшоогоо ингэж холдсон байгаа тохиолдолд энэ бол ингээд юм одоо алдаа. Алдаа гэх юм уу та. Инх юм бол шууд морь идчихнэ. Тийм байна. Айл яах вэ? Хүү давхралтай явчих. За айл нэг хүүгээр идэнэ. За хүү давхарлуул энийг хүнд. Ингээ идэх юм бол ингэж идэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тий. Нэг бодсууд алдчихж байгаа гэсэн. За ингээл тийм одоо хожигдлын одоо үүд нь нэгднэ гэсэн үг тий. За тиймээс ихвчлэн бол C5 руу холддог байна. Ийшээ нүүх юм бол ингээ идэж гээд байгаа учраас тий C5 руу холдлоо. За C5 руу ингээ холдсон болохоор энэ дээр B4 гэж морило атгах чинь. Баасах зүгээр ойлгохгүй. За тэгээд морь ингэж орохоос аргагүй байдаг. Морь A4. Тэнгүүд харын тэмээг E3 дээр тавилаа. Тэнгүүд одоо энэ морило атгаж болно. E6 гэдэг. За одоо энэ дээр бас адилхан яг хуу нэг бодоо өгөөд нэг бод солилцоо тагдаг бол явж болно. Морь F6 гэж шагиж болно. За хэрэг ингэ идэх юм бол ингэж идэх ч юм уу те. Ийм маягийн хувилбар шүү явж болно. Тэгээд харын тэмээгээ одоо гаргаж ирж байна. Иймэрхүү маягаар тоглоно гэсэн үг. За буцъя. За энэ дээр бас хамгийн боломжтой яг энэ хувилбар дээр те хамгийн боломжтой нүүдэл нь. За сая болохоор морь ингэж иддэг хувилбарыг хойлол ярьсан те. Ихэвчлэн бол ингэж нөөлөг хөөрхөн байдаг. E6 гэдэг. Морийг холдуулж те. Тэгвэл яг хоо за морийг идэж магадгүй. Бирсээр идлээ. За тэнгууд болохоор ингэ юм да A4 гэдэг ингэж задлж магадгүй. За B4 гэдэг бас идэхгүй байж болно. Идчихэж болно те. Тэнгууд ингэж тоглож болно. За тэнгууд болохоор харын тэмээг E7 гэд. За яг энэ нүүдлийн одоо хамгийн гол зорилго нь бүгд мэдээл байгаа те. Сэлгээл чухал байгаа тань те. Сэлгээ. За энэ дэр одоо ингэж сэлгээ нэ гэсэн үг. Цагаан эхлээд хар эхлээ те. Ингэж сэлгээ явна гэсэн үг. За энэ дэр нэг юм асууя. За урнаагаас асууя те. Хоёлаа сууж байгаа юм чинь те. За энэ нэг ухраач. За ингээд нөх үед хэрвээ хар бирсэр энэ одоо сул морийг идвэл юу болох вэ? За ингээд нөөчих юм бол одоо чи яаж нөх вэ? Хар тал бол ингэж сул морийг ингэ идчихэд байгаа. Тэгвэл чи яаж нөх вэ? За. За нэг хийн төхөд бол одоо хар тал нэг одоо удахгүй өөрийнхөө тийм бод бирсийг алдна гэсэн үг. Яаж нөхөл хар талын бирсийг идэх вэ? Атсалж ажиллах байх та одоо. Яаж? За жоох удаан бодох гэдэг юм тий. За яг зүгээр тий. За энэ дээр болохоор шууд одоо харагдаж байгаа нэг хувилбар байгаад байгаа. За хэрэв манай хүүхд багчуудын нэг одоо олох юм бол үнэхээр сайн байх шүү. За хэрэв та нар өөрсдөө олмоор байгаа бол бичлэгээ паузлаад үзээрэй. Энэ дээр дуг гэнэ. За.
За одоо яах вэ? Хүүгээр ид чинь. Хүүгээр идэнгүүт бэрсэрэ бэрсээ гэдэг гэсэн. За харж байна уу? За ахаа жоохон буцаад тий. Яг ийм байралтай очоод байгаа. За эндээс те морийг ичж байгаа ш те. Тэнгүүд хоор ингээд дуг. Тэнгүүд энэ ингээд сул болчихж байгаа. Илт нүүдэл байсан байх шүү. Тий. Тэгээ ингээд ячингууд ингээд идэж гэсэн. Ийм маягаар бол бэр сождог. Гоё хожвоо. Тий арга тагдаг байдаг байна гэсэн те. За буцъя. Нүүдэл авахаач. За яг энэ байрал дээр болохоор хар талын хийж болохгүй нэг нүүдэл байгаа. Тэр нүүдэл энэ морио энэ тавьж гэж болохгүй. За морио энэ тавих юм бол тэгээд л ер нь бол тэмцээний өргөн хувьд яд ойлгомжтой болно. Ямар нүүдэл байх вэ гэхээр ингэж нүн гэсэн. За ингэж нүүснээрээ яд энэ морио бирс гэдэг чинь. За бирс нүүдэл байгаа юу? За энэ бодлыг бол энэ мор хянж байна. Энэ бодлыг мор хянж байна. Энэ бодлыг мор хянж байна. Тийм бирс байхгүй шүү. Бирс нүүдэл болно гэсэн үг тий. За ийм байдаг хана шүү дээ. Тэгэхээр бол энэ нүүдэл бол өөрөө хамгийн мөн нүүдэл байдаг нэ. За тэгээ бүгдээрээ цаашаа үргэлжлүүлье. За тэгээ ямарсан морь ингээд нүүх үед болохоор энэ хүүхч идээгүй те. За өөр одоо янз бүрийн нүүдэл явагдаагүй, Е6-ш нүгдээгүй, ингэж нүгдээгүй, ингэж тоолсон байна. За энэ бол одоо болж байна те. Болж байна. Ямар нэг тийм аюулгүй хувилбарыг бол сонгож байна гэсэн үг. За яг ингээд нүнгүүд болохоор энэ морь ингээд нүнгүүд энэ морийг идсэн байна. F6-гийн морийг бол идсэн байна. За түнгүүд өгөөд хүүгээр идсэн. За энэ хүүгээрээ идэх нь бол тийм муу биш. За тэгтээ бас өөр сонголт байгаа юу? Энэ хүүгээр идэж болно те. Тэг ингэж идэж болно шүү дээ те. За түнгүүд магадгүй C4 тоолж магадгүй. За C4 тоолгонд энэ хүү ингээд сул очиж байгаа энэ хүү ингээд очиж идчихэж магадгүй. Түнгүүд ингээд идчихэж магадгүй те. За түнгүүд ингэж нүдчих юм уу те. Энийг байрлалыг надад бэхжүүлж дээ те. Иймэрхүү маягийн бас хувилбараас байж болох юм аа гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь тухайн өрдөр нь ингэж идсэн байгаа. За түнгүүд болохоор одоо энэ дээр C4 нүгээд 2 дахь бэлгээ өгч байна. За энэ хүүг идэчээ тий. Сул хүү байна идэчээ. Нэг бол энэ хүүгээс өгч байна тий. За энэ хүү бол яг сул биш юм байна. Ингээ идчих юм бол ингээ идчих юм ээ тий. Энэ хүүгээ өгч байна. За тэгсэн чинь болохоор найдвар маань болохоор хаширлаад идээгүй. За тэгээд идээгүйгээр тийм одоо яаж тоолсон бэ гэхээр ингэж идсэн байна. За түнгүүд одоо ингээ очиж идсэн чинь одоо идсэн байна ингэж тий. За окей. За одоо ингээ харах юм бол энэ дээр болохоор хар тал бол жоохон тийм байрал нэвдэрсэн санаачлаг муутай тийм байдалтай харагдаж байгаа. Цагаан тал бол харин эсрэгээр тийм маш гоё тоолоход өвдөйхэн байрлал үүссэн байгаа маа гэсэн үг. За одоо энэ одоо юу болохоор тэмээ болохоор энэ хүү гэдэг чинь л байна л да тийм. Сэлгээ их үү. Тийм тиймээс шууд сэлгээ юм. За ингээл одоо байрал нь гоё болчихж байгаа. Цагаан тал сэлгээ хийсэн байна, хар тал яасан байна. Сэлгээ хийгээгүй. Тэгээд сэлгээ хийгч баг одоо боломжгүй болсон байна. Тийм багаз ийшээ сэлсэл хэцүү, уртл нонгорхой, ийшээ бол бүр худлаа тийм. Ийм байралтай болчихжээ гэсэн үг. За тэгээ ингээд сэлгээ ингүүт нөгөө талны яасан бэ гэхээр энэ хүүгээ ойлгосон байна. Байж байгаа уучлаарай. Буруу юм байна. Энэ хүүг нөөсөн байна. Тэ тав. За тэгээд ерөөд ийшээ хатгаж байна тийм. За тэгээд хатгангууд болохоор Fisherman болохоор ингэж тоолсон байна. Хэрэв одоо ингэ идэх юм бол ингэ идэл гэж штэ. Иймэрхүү маягийн одоо хувилбар ингэж сонгож тоолсон байна. За ууш угамдаа гэдэг ч те. Энэ дээр болохоор яаж нүүл арай дээр байсан бэ гэхээр хойш ухраахан зөв байгаад байгаа маа гэсэн үг. За би та бүхэнд яг тийм одоо компьютерийн анализын үргийн байрлалыг хэлж өгье. Сэлгсэн ингэж нүүсэн те. За одоо болохоор нэмэх 2.3 байгаа. Цагаан давмгай. Цагаан бол бүр 2 бүхлээр илүү шүү те. Цагаан бол те. За тэгээд ингээд нүүсэн чинь болох 0 болчихж байгаа. 0. Буруу нөтлөөж. Тий энэ болохоор яг тийм одоо яг тийм оновчтой нүүдэл биш гэсэн үг байна те. Буруу нөдлөөсөн байна. Хэдийгээр ингэж одоо ингэж байгаа ч гэсэндээ энэ бол одоо буруу нүүдэл байх нэ гэсэн үг. Тэрнээс илүүтэйгээр хоошоо ухарсан бол арай илүү нүүдэл. Ер нь бол айл болох тийм одоо бод ингэж тийм одоо сойлж тоолохоос бол цагаан тал бол зайлсхийх хэрэгтэй байдаг. Хар талны эсрэгээр бод сойлно. Тэг өмнөх нэг өрөөдрөөс ярьжсэн санагдаад байна тийм байдгаа гэсэн үг. За та хоошоо ухрах юм бол цаашаа ямар хөлбөр явж болохыг бүгдээ хальт харчээ. За Е6. За Е6 нүнгэл одоо ингэж нүж болно. Тэнгүүд болохоор цагаан тал тэмээгээ морин дээр нь тавина. За морин дээр тангууд энэ тэмээгээр дуулж болно. Мороор ингээ хааж болно. Тэнгүүд болохоор B4. За B4 гингүүд болохоор морийг ингээ идэж болно. За тэнгүүд болохоор бэрсэр очиж болно те. За иймэрхүү маягийн ингээд юм одоо хөнгөө хөлбөр бол явж болох юм байна гэсэн үг.
За тэг бүгдээрээ буцчихъя. За тэг энэ дээр Fisherman болохоор ингэж нүүсэн байна. За тэгээд бас л нэг төрлийн бас бэлгэл солилцоод байгаа гэсэн үг л те. За чи миний тэмээгэд би чиний тэмээгэд яа гэдэг гой хөргөн бэлэг солилцоод байгаа. За тэгээ энэ дэр яасан бэ гэхээр идэг байгаа. Яг энэ хүүгээ Е7 дээр байгаа хүүгээ уушаа 2 нүгэ Е5 гээд морлоо атгсан байна. За энэ нүүдэл эсрэгээр бол маш муу нүүдэл байж таарсан юм байгаамаа. Тэгэхдээ яг тийм одоо бодит хөлөг дээр энийг тоглож байгаа үед бол энэ муу нүүдэл шиг харагдахгүй. Энэ бол гэхдээ энэ бол муу нүүдэл. За яг уу яга муу нүүдэл гэж байгаа нь бас хальт ярих юм бол энэ хүүг нүүснээр одоо энэ ноёных нь уртлын энэ байдал бол нэлээд сул болчихж байгаа. За энэ морь бол юу яаштай ямар нэг байдлаар нүүдэл олоо явчихна. Ноёны уртлын энэ одоо хоосоо орон зайнууд ингээд байгаад байгаас энэ орон зайнууд чинь фишер болохоор довтлно гэсэн үг байхгүй. Нэлээд сул болоод ингээд явчихж байгаа гэсэн үг. Тэгээ ноён өөрөө сэлгээгүй байдаг те. Ийм одоо аюултай байна гэд. За тэгээ ингээд нөнгөд болохоор энэ дэр ингээд нөнгөд яасан бэ гэхээр фишер болохоор бэр саад өргөд шалсан байна. За бэр саад өргөж шалангууд одоо тийм таахаас өөр аргагүй ингээд хаасан байна. За энэ дээр хэрвээ ингэж хаасан бол яах вэ гэдэг харъя. Ингэж хаахан бол маш муу нүүдэл байгаа. Ингээд нүчнэ. Тийм шүү дээ. За хэрвээ энийг ингэ идэх юм бол энийг идэн тэ. За магадгүй хэрвээ ингэм бол яах вэ? Бүр ингээд идэж. За одоо бол энэ дээр тийм бод бирс бол тогтгол арга байхгүй. Тийм. Тэгээ одоо ингэ идлээ. Хоёрын хамгаалалтай юм. Ингэ идлээ явчихсан гэсэн үг тэ. За тэг ийм хүн нүүдүүд ингэ яаж болно гэсэн үг байхгүй юу? За тиймээс энэ дэр бирсээр хаах нь өөрөө буруу ах нь байна. Мороор хаах нь байна. Тиймээс одоо ер нь бүгдээрээ бол хаахтаа бол юугаар хаах вэ гэдгээ бол сайн бодох нь шүү дээ. Бирсээр хаах юм уу, мороор хаах юм уу, цаана гар үр дагавар нь юу гэж болох вэ гэдэг. Энд чинь л нөгөө шатрын нөгөө юмыг олон талаас нь хардаж чадвар гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ чадварыг одоо хүүхдүүд ингэ бүр багаас эзэмшчихэнгүүт амьдрал дээр яг тийм болчдөг. Халиваны шийдвэр гаргахтаа тий. За ийм сонголт бидэнд байна. Өөр ямар сонголт байж болохгүй өөрийн мэдлэг ингээ хайдаг болчдөг байна тий. Тэгснээрээ тийм одоо шадарчин хүүхдүүд бол амьдралтаа бол маш амжилттай тий хямртай зөв шийдвэр гаргаж бол явдаг байна гэсэн үг шүү. За тэгээ энэ дээр болохоор мороор ингээд хаасан байна. За мороор одоо хаасан ч болохоор манай фишер манай гэж. За фишер маяас хүч хайсан байгаа. За яаж хүч хайсан бэ гэхээр энийг очижсэн байна. Тэмээг нь очижсэн байна. За тэг ингээд хүч хайчингууд одоо яах вэ? Хүүр энийг идэх юм уу, энийг идэх юм уу? Ихвчлэн бол ингэж л идэж шүү дээ. За ингээд идэн болохоор морь ишээ ингэж орж иж байгаа гэсэн үг. Морь F5. За ишээ орж ирсэн морь бол одоо маш хүчтэй. Ер нь одоо морь ингээд юм одоо ойрын зайд орж ирэнгүүт маш хүчтэй байдаг. Энэгээрээ тийм одоо ялгаатай байдаг. За тэг энэ одоо морь бол одоо ингээд айлын талд ингээд орж ирж байгаа маа гэсэн үг тий. За окей. За хоёул хамтран ажиллаж байгаа. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хадалаба брэнд хамтарч ажиллаж байна. Тэгээ манай бас од мөндрийн хүүхнүүд Хадалабаг хэрэгэлдэг. Тэгээд нэг цайруулах бүтгэгдэнээрээ их алдартай. Тэгээд нэг арьс чигшүүлэх, арьс чигтэй байх. Тэгээд арьс цэвэрлэгээ гэдэг чинь ер нь хүний арьсыг нэг аятайхан байлгах ер нь гол одоо бас амар хэлбэр одоо байнга хийж болох юм зүйл юм байна. За Рота компани Хадалабаг чигшүүлэхээс ажиллагааны бүтээгдэхүүн бол арьсанд чигшүүлэх гол үүрэг бүхий 4 төрлийн энэ хэл ариуны хүчил агуулсан. За энэ нь арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүн хүртэл хурц чигшлийг ингэж өгдөг. За энгийн хэл ариуны хүчил бол супер гал ариуны хүчил хоёр нь бол арьсны өнгөн хэсэгт чигшлөгч арьсыг усжуулж өгдөг бол за нана гал ариуны хүчил арьсны эпидерм давхаргын гүн хүртэл чигшлийг өгдөг. Чигшил өгөхөд хүртэл бас юм учиртай байдаг бахан. За эсэлдүүлсэн хэл ариуны хүчил гэх сүлд нэмэгдсэн хэл ариуны хүчил нь за арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшлийг алдагдаж ууршихаар сэргийлж одоо сэргийлж өгөх юм үүргийг давхар гүйцэтгэдэг. Ингэснээр чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хэрнээ арьс хураашж байна гэдэг одоо энэ асуудлыг бол бүрэн шийддэг гэсэн ийм зүйл юм байна. Нөгөө хуурай арьстай хүмүүс маань одоо чигшүүлээд юм уу те. Тэгээ арьс хураашдаг ч юм уу бас ийм асуудлуудад бол эдний бүтээгдэхүүнийг аваад хэрэглэхэд бол ямар ч асуудалгүй байдаг байна. За бүтээгдэхүүн Монсемийн сан болон GGI B2 дэлгэрүүдээр худалдаалгаж байгаа. Тэгээд Рота Хадалаба Монголиагээ та бүхэн Facebook-оор н ороод бас олон сайхан бүтээгдэхүүнүүдийг үзэж хараад танилцаад бас хөрвүүлээд аваарай гэж хүсэж байна. За нэвтрүүлгийг эвэндэтгэж шатрын одоо нэвтрүүлгийн маань олон хүн түгэх энэ ажилд маань тусдын болж байгаа. Танай байгууллагын хамт олонд их баярлалаа.
За баярлалаа. За тэгээд уриалгад бол манай тийм одоо шатын ертөнцийн маань те бас энэ одоо брендийг бас авч хэрэглээрээ те. За манай Монгол улс ямар хураа амьсгалтай билээ. Тэгээ бүгдээрээ тийм одоо арьсаа чившүүлэх шаардлага бол угаасаа байнга байж идэг. Тиймээс бүгдээрээ энийг авч хэрэглээрээ гэж бас нийт шатын ертөнцийнхэндээ бас уриалъя. За ямар ч ингэ нүсэн байгаа. За одоо ерөөхдөө альтруу ярьсан байгаа. Морь ингээд ойрын зайд аваад ирэнгүүт биш аюултай байдаг гэдэг те. Одоо бол яг одоо энэ өнцгөөс те хартлаас харах нэг өөр цагаан талаас харах бас нэг өөр байхгүй юу. За би нэг өргөн байрлалаа нэг солиод харуулъя. За ийм харагдана гэсэн үг юу нөгөө талтаа бол. Ингээс солилцд юм байна те. Шал өөр харагдаж байгааз. Тий. За ийм байрлал харах юм бол энэ морь бол амар тийм одоо нэг лайтай харагдаж байгаа. Тэ? Тийм байгаас тэ. Энэ морь бол ингээд юм бол маш олон бодлыг хянаж байна. Ингээд тэ. Ингээд ботуудыг ингээд хянаад байгаа. За тэгээд ерөнхийдөө маш тийм одоо хэцүү нүгт маш тийм одоо хэцүү байгаа гэсэн үг. За тэгээд тухайн үед юм одоо яг өргөдөө ямар нүүдэл явуулсан бэхээр харийн тимээгийн C5 дээр ингээд тавьсан байна. Энэ нүүдэл явсан байгаа. За энэ нүүдэл явчингууд энэ буудал сул очиж байгаа. Тийм байгаас морь одоо эндээ шалж болно гэсэн үг. Тийм байна шүү дээ. Тийм байгаас. За тэгээ бүгдээрээ харъя. Ер нь энэний оронд ямар нүүдэл байж болох вэ гэхээр энийг нүүхгүйгээр ингэж нүүж болно гэсэн үг. За ингэ нүүх юм бол магадгүй ингэ нүүж болж байна. Нэг хүүс бол болчлаа тий. Тий. За тэнгуут магадгүй одоо ингэж хэрэлдүүлээд нүүж болж байна. За хэрэлдэнгүүд ингэ юм одоо очиж идэггүй шүү дээ тий. Ингээд за байж байгаарай. За баг ингэж нүснээр хэл юм шиг байна. Ингэ нүч болж байна. За тэнгуут нөгөө талаас ингэж нүүн. Одоо энэ шугамаа хаагаад тэнгуут магадгүй ингэж морди 6 нүгээд асалж болох юм байна. Тэгээ холдонгууд нь ингэж нүгээд тоолжлох юм байна. Тэгээд ядлаа орж ирэнгүүд нь морь авто шалтгач юм те. Яг гоо иймэрхүү маягийн нэг өөр нэг хувилбар байж болно л гэсэн юм байна те. За тэгээ ямарсан одоо морь ингээд аваад ирэнгүүд одоо ингэж л нөөсөн. Тэгээд одоо яах вэ гэхээр энэ дээр болохоор морь бол шална гэсэн үг те. Шаллаа. За тэгээд ерөнхийдөө бас та бүхэн хэлээд байгаа те. Хөлийн гол догоо морь бол довтлох илүү амархан байдгаа гэдэг ингээд маш амархан довтолж байна. За тэнгууд яах вэ? Едл ороо нүүж орсон байна. Тэнгууд буцаад F5 дээр шалсан байна. За тэнгууд E8 руу буцаад орсон байна. Тэнгууд харын тимээгээ E3 дээр тавьсан байна. За ингээд идсэн байна. За тэгээ одоо яг ингээд тийм солилцоо явуулж шээ те. Солилцоо явуулж байгаа үе тийм одоо юугаараа идэх үү гэдэг зам бодлоготой байдаг. За энэ дэр болохоор ингэж идсэн баг. Хүүгээр идсэн байгаа. Хэрвээ хүүгээр идэхгүй ингэж идэх юм бол нөө морины нэг маш гоё идэвхтэй байсан буудалж одоо ингээд байхгүй болж тэ. Тэгээ энэ буудлаа очих бол дахиад нэг нүүх шаардлага гарна гэсэн үг. За тиймээс энэ одоо идэвхтэй буудлаа бол хамгаалаад ингэж тоглосон байна. За тэнгуут болохоор бирс руугаа за ноёнтой нэг шугам дээр аваачиж чинь. Одоо энэ хэрвээ энэ морь ямар нэг өдөр хөдлөх юм бол энэ хүү гэдээ шална гэсэн үг тэ. За тэнгуут ингэж тоглосон байгаа. За одоо энэ морь бол ингээд суулгааг маш олж анзаарсан байх гэсэн үг байхгүй юу? Суул байна. За одоо ингээд бир суулан тэрэг хоёр өвчээр бол ингээд морь бол довтолж байна гэсэн үг. За тиймээс өнөхөд энэ дээр бол тийм нэмэлт хамгаалт төхөөсөр харахгүй. Хаатлаа одоо нүсэн байна тэргээ. За тэнгуут болохоор ингэж тоглосон байгаа. Ингээд бирсүү довтолж байна. За одоо өргөн маань бол тийм дуус шатруугаар хандж байна те. Бирсүү ингээд очино. За тэгээ одоо бирснээ хайчих уу? За ер нь бол ингэж нүүсэн байна. Тэнгуут энэ бирсийг болохоор B3 дээр тавиад хоёрын өвчээр энэ буудлаар довтолж байна. За тэнгуут болохоор энэ бирсээрээ C7 дээр ингэж нүүсэн байгаа юм. Тэнгуут одоо энэ хүүгэл идээд дог. За тэгвэл яах вэ? Ингэж нүүсэн байна. За тэнгуут болохоор одоо ингэж нүгээд. За одоо энэ одоо нүүдлийн дараа болохоор Мигүл Найдорф тэ мастер маань бууж гсэн байна. Их мастер маань. За одоо энэ одоо морийг хамгаалах ямар ч арга байхгүй. Тийм байгааз. Иддэгэр иднэ л гэсэн үг байхгүй одоо энэ дээр. За ийм байдал үсчээ. За тэг бүгдээрээ буцъя. Буцаад яг тийм бол хаана ер нь яг тийм бол тоглолтын хувьд яа шийдгэснийг бүгдээрээ хайлтарчаа өнөөдөр өртөр. За ингэж нүдлээ. За энэ бол хэвэн байсан идлээ. За яг энэ дээр бол яг тоглолтын байрлал бол 0 болсон байгаа. Тэг энэ дээр бол ингэж нүгээд тэгээд бол ерөөхдөө бол байрлал моджээ гэсэн үг. Энийн оронд ямар нүд байж болох вэ гэхээр идчихэж болно шүү дээ. Идээд нүч болно. Дөнгөд ингэ идэх ч юм уу те тийг тоолж болно.
За бүрээс угшаа ухраах юм бол энэ хавь дээр бас нэг юм байгаа. За энэ дээр бас одоо шин за хэрэв мөр энэ хүү гэж болохоос мөн бас ингээд ч бас болно шүү дээ. Тэ? За тэгээ ингээд лээ. Тэрний дараа магадгүй энэ хүүгээ нүгээд тэмээгээ гаргаад сэлгээ хийх гэж болно гэх тэ. Тэгэхээр сэлгээ гэдэг зүйлийг бол одоо шин огт тийм одоо марч болохгүй зүйл байх нэ гэсэн үг тэ. За тэгээ Fisher энэ нүүдэл бол бүр амар нүүдэл байгаа юм л да. За тэгээд ингээд нүүлээ, ингээд идлээ. За ингээд нүүлээ. За яг одоо энэ дээр энэ хүү сул байгаа дагаас. Тэгээ ихэнх хүмүүс болохоор ингээд сул хүү байх юм бол тэр хамгаалж оролдоно. Магадгүй одоо ингэдэг ч юм уу те хамгаалж оролдоно. Fisher бол тэггүй байгаас хамгаалахгүй ингээд хөгж байна гэсэн үг те. Энэгүүрээ одоо Fisher энэ төр одоо бүр хідэн одоо нүүдлийн ингээд цаатыг харж байгаа тийм алсын хараа нь бол харагдаж байгаа гэсэн үг. Fisher-ийн авиас нь харагдаж байгаа гэсэн үг энэ дээр. Бэлэг биш өгөөш үжээ. Бэлэг биш тийм одоо өгөөш үжээ те. За ингээд идлээ. Одоо нэг идлээ те. Тэнгүүс сэлгэлээ. За нэг иймэрхүү л одоо нүүдлийн явагдаж байгаа гэсэн. За тэгээ энэс цаашаа бол ингэж нөгөөд идэ. За энэ дээр ингэж тийм одоо юу хайж байгаас хүч хайж байгаас энэ нүүдлээс яг миний хувьд маш супер санагдлаа. Ингэж хүч хайж байна гэдэг те. Энэ нүүдлийг одоо оож нүн гэдэг чинь бол аюу хэцүү шүү дээ. Тэ? Их хвчлэн бол энэ хоошоо ухрахад ангиж те. Хоошоо ухардаг ч юм уу яадаг ч нэг бол морь энэ дээр ирдэг ч юм уу тиймэрхүү маягийн нүүдэл явах байх. Гэвч энэ дээр тийм одоо хүч хаяад шууд тэргээ өгнөдөг ч гэсэн үг. Тэгээ ингээ идэнгүүт морь шорж байгаа. Ер нь яг хуу тэр нэг боднуудын идэвхтэй байдлыг бол да хангах гэдэг ч те. Тэгээ нөгөө талаар нь харын хоёр хөвөний шугам дээр давхарлцсан байдалтай болж байгаа гэсэн үг байхгүй юу? Морийн одоо энэ байрлалын төлөө өгчөж байгаа юм байна. Өгчөж гэсэн үг ер нь бол баг те. Ингээ нүүлээ. Тэгээ одоо эн чинь бол ингээ харж байгаа шүү дээ. Морийг ийшээ нүү ихээр болохгүй байгаа даа те. Одоохондоо болохгүй байгаа те. Тэгээ энэ саадлаад байна. Тэгэхээр ихэд энийг устгах юм бол хүүгээрээ идэх нь байна. Тэгээ морь энд тавилаа. Морь бол маш идэвхтэй болчих юм байна. Тэгээ харын тэмээ бол ингээ хөдлөх газаргүй байгаад байх юм байна гэдэг харж байгаа ч холнууд нь цаанаас те. За тэгж байгаа л ингээд ч гэж байгаа юм. Супер. Тэгээ морь ингэж орж ирээд энэ морь одоо сүлд нь бол баг тийм одоо юу халаа ш те. Айлыг огт хөдөлгөөнгөө болголоо ш. Энэ морь маань. За тэгэл тэмээ ингээ аваад ирэнгүүт ингэж идээд. За ингээд. За энэ дээр энэ буудлыг бас тийм одоо яагаад хамгаалаагүй вэ? Тэгээд хамгаалъя гэвэл магадгүй ингэж нүүж болох юм. Өөр тийм одоо хамгаалт нүүдэл байна. Энэ буудлыг хамгаалах. Одоо ингээд хоёр үжид тавтлаад нь те. Маш хэцүү л байна да те. Өөр юу хамгаалт нүүдэл байхгүй нэг ингэж л хамгаалах байх. Хамгаалвал ингээ хамгаалах юм бол баг энэ дээр шаг гэж орж ирэх байх шүү. Тэнгүүт болохоор ноён нэг нүүдэлтэй. За тэгээ эндээс ингээ тийм одоо олон янзын хөлбөр нүүдэл гарч ирэх хаа гэж бодож байна те. Ер нь маш эвгүй болчлоо байрлал бол те. За иймэрхүү маягийн хөлбөр байна гэсэн үг те. За тэгээ ингээд ямарсан тоглолтмоо зүйлдэ шуудраад яг энэ одоо байрлал төр бол буужсан байна. За тэгээ өнөөдрийн одоо өрг маань бол одоо та бүхэн бол ямар нэг зүйлийг бас сурч авсан, ойлгож авсан байх гэж бол найдаж байна. Тэгээд ийм гоё тийм одоо алдартай те. Бэлгэний солилцоо гэж бас те. Ийм өргийг бас та бүхэнтэй бас өөртөөхөн зүгээс чадан ядан бас тайлбарлалаа. За сонирхолтой байлаа. Бас Fisher-ийн нэгэн уран мэхийг харлаа. Fisher-ийн нэгэн маш гайхалтай. Тэгэхээр өөрөөр бас тоглож шүү гэж боддог. Өөр юм аа гэдэг шиг тий. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүр шин түлээчүү болон энгийн бөгөөтөг садалав ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. За тэгээд одоо энэ дэлхийн алдартай өргүүдийг бас хаач байхгүй юм деталь байдлаар за тэгээс өөр боломжтой хамт бас ямар давуу талтай гингээд ингэж гоё дэлгэрэнгүй нарийн тайлбар өгсөн Аги дах баярлалаа. Тэгээд шатар сонирхдаг нийт хүмүүстэй хамттай байдагт баярлалаа. Тэгээд шатар тоглодог хүмүүс цаанаа л нэг өөр байдаг шүү гэж хэлээд нэвтрүүлгээ өндөрлөё. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэж уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаа хөгжлийн банкны дансвага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.